Сайн уу? Аялал сонирхож байгаа танд баяр хүргэе. За, өнөөдөр дэлхийн хэмжээний өндөр зэрэглэлтэй 5 одтой тансаг хүлгүүдээр Монгол хүн аялах энгийн Монгол хүн аялах боломжтой мүү? Боломжтой болоод аль хэдийн 5 6 жил болоод байна. За, 6 мянган одоогийн баримтаар бол 6 мянган монголчууд маань аль хэдийн энэ хүлэг онгоцоор ийм өндөр зэрэглэлтэй аяллуудыг хийгсэн байна. 3 гэр бүл хурмаа хийсэн байна гэсэн ийм статистик тоо байж тэ. Тэгэхээр зэрэг таны сарын орлогонд цалин орлого дээрээсээ тодорхой хэмжээний мөнгийг өөрийнхөө хуримтлал дээр аялалдаа зориулаад хадгалах журмаар нэг дор их мөнгө гаргаж аялалд явж ирээд стрессэнд ордог тий нэг өрсөн мөнгө олох гэж дахиад бүтэн жил нөхөж хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг, нөхөж мөнгөө цуглуулах хэрэгтэй болдог гэх мэт ийм дарамт стрессгүйгээр сар болгон $50, $100, $250 ч гэдэг юм. Ийм байдлаар аль нь тань тохиромжтой байна вэ? Энэгээр нь хуримтлаа үүсгэн. Тэгэхээр зэрэг сар болгон багаар цааш нь далд хийж байгаа мөнгө бол хүнд тодорхой хэмжээнд дарамт үүсэхгүй, мэдрэгдэхгүйгээр цуглаж байдаг. За, нэгдүгээр тийм. Хоёрдугаар гэх юм бол хамгийн давуу тал гэж бүр үнэхэрийн хармаар зүйл нь таны хадгалаад байгаа $100 чинь компани $200 болгоод $250 чинь $500 болгож өгдөг. Хадгаламжийн дээр чинь байрлуулж өгдөг. Тэгэхээр зэрэг та өөрийнхөө мөнгийг ингээд даблдж өсгөөд байдаг хадгаламж өөр хаач хараагүй бах тий. Тэгэхээр энэ бол ерөөсөн миний хувьд л үнэхээр хаач байхгүй гайхалтай боломж байсан. Би бас гадаад амьдардаг хүний хувьд нэлээд их аялдаг хүн гэж бас өөрийгөө боддог байсан. Нэлээд бас явахыг хичээдэг тий. Гэвч нэг удаагийн аяллаар олон хот улсыг дайраад ингээд ямар ч стрессгүй их аяллаа замын ачаалал те тэр ядаргаа байхгүйгээр ингэж бүх үйлчилгээ бүх аялах амрах зугаалах тэгээд тэр сайхан тавтай тухтай мэдрэмжийг авах үзэж харах зөвхөн ингээд наранд бие шараа хөвтгөөсөө гадна оюуныхаа хэрэгцээг хүртэл хангах те тархитлагоондоо хүртэл маш сайхан үзүр үйлчилгээ entertainment маш гоё зүйлүүдийг үзэж харах энэ бүгдийгээ хүртэл нэг дороос авч болдог ийм хамгийн өндөр гайхалтай боломж тэр тав тухыг бэлгэлдэг ийм гоё аялал бол далайн аялал байд юм байна гэдгийг энэ аяллаа хуримтлал үүсгэж эхэлсэн би ч 2 жил хуримтлаа үүсгэж байгаад аялж хамгийн анхныхаа аяллыг хийж байлаа. За тэгээд жил гаруй хугацаанд бол бизнесээр нь ажиллаад өөрийн гэсэн нэмэлт орлогын их усврыг бий болгоод дээр нь үнгүй аялдаг статустай болгож өөрийгөө чадсан. Тэгэхээр зэрэг танд ч гэсэн миний эдлээд байгаа энэ бүх боломж таны гар дээр ч гэсэн яг адилхан байгаа. Та гол нь энийг яаж вэ гэдэг учрыг нь ойлгох хэрэгтэй. Яг тэр хэмжээнд очсон байгаа хүмүүстэй нэгдэх хэрэгтэй. Тэр хүмүүсээр заалгаад хөтлүүлээд хамтдаа явах юм бол та яг жилийн дараа гэхэд яг миний энэ өнөөдөр үнгүй аялдаг жилдээ 3-аас 4 5 одтой зэрэглэлтэй аялыг гэр бүлэрээ хийдэг хүн болцсон байж боломжтой. $500-аас $1000 олдог болёо гэж хамгийн ихний зорилгоо тавь, хамгийн ихний зорилгоо үнгүй аялдаг болъё гэж тавь те. Тэрний дараа бол $1000 орлого бол тийм их хэцүү орлого бол биш юм байна аялал дээр гэдгийг бол ойлгох болно. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр та нэгдүгээрт аялагч юм байна. Хоёрдугаар та аялангаа мөнгө олох боломжтой байна. Мөнгө олно гэдэг бол та зүгээр жижигхэн хэмжээнд би нэг удаа нэг тийм мөнгө олчих гэдэг хэмжээний юм яриаггүй. Энэ бол дэлхийн хэмжээний бизнес болгох боломжтой. Онлайн дээр хийж болох нэг төрлийн орлогын их үүсвэр онлайн дээр хийж болох олон улсын хэмжээнд хийж болох том юм бизнес болгон та томоор харах юм бол энэ бас таны хувьд боломжтой. Окей. За тэгээд танд эхний ээлжинд ийм мэдээлэл өгчий та хуримтлаа үүсгээд аялагч болоод за бизнесийг хий гэх юм бол та бизнесийн эрхийн $95 бизнес эрхийг худалдаж аваад тэгээд та би ерөөсөө нэмэлт орлогын нэг их үүсвэрээ тэргүй аялах гэж би мөнгө өрхөн тодорхой аялах гэж цаг гаргах нь тодорхой аялахгүй байна гэж байхгүй юм чинь би үүнийг үнэгүй нэгдүгээр толгой хоёрдугаарт бизнес болгоё гэдэг зарчмаар эхний ээлжинд та хэмнээд нэг дор их мөнгө төлөхгүйгээр стрессгүйгээр сар болгон хоримтлуулж хагаад аялья гэдэг зорилгоор тийм байдлаар ингээд алхмаар цааш нь ахиулж
сурч мэдэж хөгжиж те ингээд аялаж ирээд дахиад гоё шин санаа төрн аялаж ирээд дараагийн улс руу явъя гэж бодно. Дахиад өөр хөлөг онгоцон дээр сууя гэж бодно. Одоо ахиулаад 4 одтой онгоцон дээр суусан бол 5 дээр сууя, 5 дээр суусан бол 6 одтой онгоцон дээр сууя. Итали улсаар аялсан бол Францаар аялье, Францаар аялсан бол Азаар аялье гэдэг юм. Ингээд хүн бол үргэлж ингэж аялж ирснийхээ дараа дахин шин гоё санаа, шин хүсэл мөрөөдлийг өвөрлөж ирдэг. Тэгэхээр зэрэг ямар ч хэсэ эхлэх хэрэгтэй. Хамгийн одоо хүмүүсийн хийхгүй байгаа нэг зүйл нь бол эхэлдэж өгөхгүй. Одоо ингээд бодож эргцүүлж бодож цаг алдсаар байгаад бүтэн жилээ барчиж ш. Тэгэхэд аль хэдийн бүтэн жил хуримтлуулсан хүн чинь аль хэдийн өөрөө $100 хуримтлуулсан бол аль хэдийн одоо компани нэмэгдэл урамшуулалттай нийлээд $2,400 аялын хуримтлалтай болцсон сууж явах хэрэгтэй байхад чинь бодож эргцүүлж шүүмжилж эргэлзэж айж те ингэж суусаар байтал та аялаачгүй хуримтлалчгүй тэгээд дараа жил дахиад аялах үгүй нь бол тодорхой бус хэвээрээ байсаар байна. Тэгэхээр шууд ихэл танд бол хамгийн сайхан одоо замыг чинь заагаад гарц гаргалгааг нь хилээд ингэдгийм бэлээ. Ингэвэл хурдан одоо амжилттай болж чаддаг бизнес класс нь зааж өглөөд өгөх, хөтлөөд өгөх юм баг хамт олон дотор тавтай морилоорой гэж танд хэлмээр байна. Та зүгээр бизнес хийхгүй аялагч байсан ч гэсэн ийм одоо тав тухтай таваараа тий хуримтлуулж агаад аялдаг ийм аялал бол үнэхээр танд үнэхээр аз жаргалыг бэлгэлнэ. Ийм аялал дэлхий дээр тийм олон үнэхээр байхгүй. Энийг би үнэхээр танд ийм тав тухтай ийм гайхалтай аяллыг далайн аялал байдгаа гэдгийг танд амлаж байна. Окей?